Hello. За. Миний энэ бичлэгний маань 3 дахь оролдлого. Би 2 удаа энэ бүгдийг яриад тэгээд миний камер бичээгүй байл яг 2 удаа. За. Дандаа л техникийн асуудал гарна, дандаа л фейлтэн. Гэхдээ би өнөөдөр юуны тухай ярих гэж байна гэхээр хүн турхад, жин хасахад мэдэх ёстой, заавал мэдэх ёстой хэдий юм байдаг. Би тэдний тухай ярмаар байна. За. Одоо нэг илүү дутуу юм яриад яах вэ? Би энэ бичлэгийг хийх гэж нэлээд удаан оролцсон учраас шууд эхэлж гиснээс би өнөөдөр та нарт зориулаад амар хөөрхөн болцсон. 1. Турах үйл явц өөрөө маш удаан хугацаа авна. Тэрийг ойлгох хэрэгтэй. Одоо ингээд 2-7 хоногийн дотор турна, 1 сарын дотор турна гэсэн ойлголт юу байхгүй. Би та нарт нэг ярьж ирсэндээ амьдралдаа нэг удаа нэг 20 жилээр турж исэн гээд тэр 20 жилээр турахад надад 2 жил хэрэгтэйсэн. Би 2 жилийн дотор тэгэж турсан. Би тасралтгүй фитнес явдаг байсан. Тийм болохоор та 2 сарын дотор мөрөөдлийнхэн биетэй болно гэсэн тэгээд тэр бодлоосоо салах хэрэгтэй. Тэгээд энэ маш удаан цаг хугацааг танаас авна. За 2 мотивашн нэштэй одоо хүний хүсэл эрмэлзэл тэмүүлэл гэх юм уу? Ирнэ гарна тэр тэгээд мотивашн дандаа байдаг зүйл биш. Тийм болохоор нөгөө нэг онгоо байдаг да 9 сарын 1 болохоор за би энэ жил сайн сурна ч юм уу. За би энэ жил нэг ч лекц таслахгүй ч юм уу. Тэгэл семестр болгоны ихэнд тэгэж эхлээл тэгэл семестрийн сүүлээр тэрийг мартцсан л байдаг. Тэгэхээр хүний мотивашн ирээл яваал тэрийг ерөөсөө мартаж болохгүй гол нь тууштай байх хэрэгтэй. Ер нь би энэ бичлэгийн турш нэлээ олон удаа тууштай бай гэсэн үг ашиглах байх. Тэгэхээр тууштай бай гэдэг нь маш чухал юм гэсэн үг. За дараагийн юм. Килограмм бол зүгээр л тоо. Та нар нөгөө нэг амар их харьцуулсан зургууд харж байсан бах. 1 кг өөх болон 1 кг мах булчин гэл те. Тэр бүгдийг ингээд харьцуулсан зургаас гадна хүний биед амар их усан жим байдаг. Тэгээд хавгансан бол бүр их байгаа. Тэр нь хоёрт одоо ингээд хүний гидсэн дотор нөгөө нэг гидсэн юм чи мэдээж хадгалагдчихж байгаа штэ. Тэр байгаа. Тийм болохоор одоо хүн өөхөө шатааж байгаа ч гэсэн хэрэв булчингаа нэмжээвэл килограмм нэг доошоо явахгүй байх магадaltaй. Өөрийнхөө прогрессыг ерөөсөө битгий килограммаар харьцуулаарай. Тэрний оронд одоо ингээд 7 хоног болгон 2-7 хоног болгон эсвэл бүр сар болгон нэг зураг аваад өөрийнхөө сарын өмнөх зурагтайгаа өөрийгөө харьцуулаарай. Тэр чинь хамаагүй илүү одоо ингээд нэгт мотивашн өгөн та нарт. 2 би өөрийгөө өдөр болгон талент харж байгаа болохоор би өөрийнх нь биед орж байгаа өөрчлөлтийг нэг мэдэрдэггүй. Тэгэхээр би сарын өмнөх зурагтайгаа өөрийгөө харьцуулах юм бол хэр сайн явж байгаа, хэр хурдтай явж байгаа гэдгийг айгүй их ойлгодог. Эсвэл өөр нэг юм нь юу яж болох вэ гэхээр нөгөө нэг өөрийнх нь тойргуудыг хэмжиж болно. Мөрний тойрог, бэлхүүс байхгүй ч гэсэн тэрийг хэмжиж олно, өгцөг. Ер нь ингээд хүний тойргаараа хэмжээ тэрийг харьцуулах юм бол хамаагүй дээр шүү. За миний дараагийн хэлэх гэж байгаа болохоор өөрийгөө онлайн байгаа хүмүүстэй битгий харьцуулаарай. Онлайн байгаа хүмүүс чи шал өөр. Одоо хүний ген өөр гэж болно. Миний ген болон Kendall Jenner хоёрын ген өөр шүү дээ. 2-т хагалгаа хийлгсэн байж болно. 3-т Photoshop эсвэл нөгөө face twins байж болно. Бид нар бүгдээрээ мэдэн штэ энэ одоо гадаадын оддууд бүгд бараг те Photoshopддаг. Photoshopдаггүй хизээж Photoshopддаггүй тэгээд хизээж хагалгаа хийлгээгүй хүнтэй өөрийгөө харьцуулъя гэхэд би фитнесээ одоо хийгээд дүнгэж сар болсон байж болно. Гэхдээ тэр хүн чинь фитнесээ хийгээд 5 жил болсон. Тэгэхээр тэр хүнтэй өөрийгөө харьцуулах шаардлага байхгүй шүү. Хэрвээ харьцуулах юм бол зөвхөн өөртөө сарын өмнөх зурагтайгаа харьцуулбал хамаагүй дээр шүү. За дараагийн хэлэх гэж байгаа юм маань хэрвээ та турхаар шийдсэн бол жингээ хасгаар шийдсэн бол өөр хүний төлөө биш өөрийнх нь төлөө хийгээрэй. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийгээрэй. Нэг залуу хараад те энэ залуу намайг жоохон турчих юм бол тоох юм байна. Эсвэл ямар нэгэн залуу, ямар нэгэн охин одоо өөр хүний төлөө ерөөсөө турах гэж оролдоод хэрэггүй. Өөрийнх нь төлөө тураад би энэ жилийнхэн зорилгыг хэлсэн шүү дээ. Миний энэ жилийн зорилго бол өөрийнх нь хамгийн шилдэг хувилбар нь болмоор байна. Гаднаасаа ч гэсэн дотроосоо ч гэсэн. Тэгэхээр би эндээ зөвхөн Project Make-ыг хараад та нар зөвхөн 5 дугаар сард энийг хийх гэж ингэж бити ойлгоорой. Энэ бол миний 2020 оны төлөвлөгөө учраас би өөртөө нэлээх зав өгсөн. Зүгээр Project May гэдэг нь маань миний jump start гэж ойлгож байна. За дараагийнх нь энэтэй жоохон холбоотой.
хүн болгон өөр бодолтой байдаг шүү. Таныг дэмжих хүн ч олдно, доошоо хийх хүн ч олдно. Тураад тэгээд хүнд ингээ өөрчлөлт нь харагдаад эхлэхээр хүмүүс амар их дэмжинэ. Одоо чи өстой сайн шүү, цаашаа үргэлжлүүлээрэ, хоолоо идээрэ, юугаа тасглаа хийгээрэй гэсэн хүн зөндөө олдно. Эсвэл та нарыг доошоо татах те. Заас чи хизээ нэгт хийдэг гэсэн. Одоо чи юу гэ. Одоо ингээ тэгээд доошоо татах хүн зөндөө олдно. Тийм учраас тэрийгээ бас ухамсарлах хэрэгтэй. Дараагийнх нь болохоор алдаа. Мэдээж одоо ингээд амар хэцүү дэглэн бариад авах юм бол тэрийгээ одоо ингээд зөрчин. Тэрнээс болоод мотивашнгүй болно. Тэгээ мотивашнгүй байх юм бол тэгээ үргэлжлүүлээд болоод ингээд заваарсан болно. Алдаа гэдэг юм мэдээж гарна. Харин алдаагаа жоохон багасгахын тулд бид нэр cheat meal гэдэг юм хийж байгаа. Маргааш нь тэрийгээ за би энэ өстө айгуу том алдаа хийжлээ. Би маргааш өглөө босоод одоо ингээд 5 км гүн өглөө босоод би маргааш бүх эзэн юмаа шатаана. Би фитнест 2 цаг байна. За тэгээ тэрэн дээр нэмээд 10 минут мэдхгүй ингээд өөрийгөө улам ингээд хамлаад авах юм бол тэр чин буруу шүү. Тэрийг ерөөсөө тэгж хүлээж авахгүйгээр нэг алдаа гэж хүлээж авахгүйгээр цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Гол нь тууштай байх хэрэгтэй. Айгуу smooth transition хийгээд би дараагийнхан юмн дээр ирж байна. Хоол өөрөө хоол идэх те тэр өөрөө social activity тэгээ тэр нь юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр найз нар уулзаад юу хийдэг вэ? Хоол иддэг. Охтууд найз залуутайгаа явуулцаа юу хийдэг вэ? Хоол иддэг. Гэр бүлээрээ за гарыг юу хийх вэ? Хоол иддэг. Хоол идэх маань өөр айгуу тийм нийгмийн айгуу том хэсэг учраас энэ дээр өөрөөсөө нэг амар татгалзаад өөрийгөө хэтэрхий бариад авах шаардлагагүй. Тийм учраас хүн мэдээж алдна. Тэгээд тэр алдаагаа гол нь cheat meal гэж хүлээгээд авчих хэрэгтэй. Тэгэхээр би нүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нэгт хүн ер нь тэгээд зарим найзуудтай үгүй гэж хэлж эхэлнэ. Хоёрт гадуур явж байхдаа арай гэрүүл хоолоо сонгох хэрэгтэй. За дараагийнх нь хүн болгонд тохирсон өөрөөр төрлийн хоол байгаа. Өөртөө тохирсон юмыг олох хэрэгтэй. Миний идээд турж байгаа юм өөр хүн идээд заавал турах албагүй те. Надад таалагддаг юм өөр хүн таалагддаг байх шаардлагагүй. Тийм учраас хүн өөртөө тохирсон спортоо олоод өөртөө тохирсон идэх юм олно гэсэн үг. Одоо нэг нь одоо сүүлийн үед модонд ороод байгаа keto diet-ын дуртай. Өөр хүн одоо жишээ цагаан холтон байж болно. Өөр хүн low fat идэж болно, low carb идэж болно. Зарим нь нөгөө нэг макро тоолдог байж болно. Зарим нь intuitive eating буюу өөрийнх нь биеийг сонсож идэж болно. Спортын хувьд гэхэд зарим нь кардио дуртай байж болно. Гадаа гараад гүйх дуртай байж болно. Зарим нь төмөр өргөх дуртай, зарим нь кроссфит дуртай, зарим нь сэлэх дуртай гэд хүн болгон өөрийнх нь дуртай юмыг хийгээд тэгснээс одоо би аминагийн бичлэгийг үзэж байна. Амина клоетинг хийж байна. Би ч гэсэн клоетинг хийн биш. Харин надад клоетинг таалагдж байна. Тэгээ би клоетингээд надад үр дүн гарч байна. Тийм болохоор би клоетинг хий. Тийм бодолтой байх хэрэгтэй. За миний дараагийн point болохоор хэсэгчлэн турна гэсэн ойлголт байхгүй. Би одоо жишээ нь за би гараараа турмаар байна. Тийм ойлголт байхгүй шүү. Хүн хэрвээ ямар нэгэн хэсгээрээ илүү турмаар байвал бүтэн биенийхэн дасгалыг хийгээд зүгээр хоолоо л илүү тууштай барих хэрэгтэй. Тэгээд тэр чинь өөрөө яваад өгнө. Тэрийг гэхдээ хүмүүс айгу нэг өөр юмтай андуураад идэг. Тэр нь юу вэ гэхээр би өгцгийг хүсэж байна. Би гоё том бүстэй алахыг хүсэж байна. Тийм болохоор би бүксээ дасгал хийнэ гэд. Тэр болохоор шал өөр юм шүү. Тэр би зөвхөн бүкснийхаа өөхийг шатаамаар байна биш. Би тэр хэсгийнхэн булчин томсгомоор байна гэд тэр булчиндаа чиглэж байгаа учраас тэр өөр юм. Тэр бол болно. Би зөвхөн хөлөөрөө турмаараа тийм болохоор хөлний дасгал хийнэ гэсэн. Тэр бол буруу. За тэгээ миний хэлэх гэж байгаа сүүлийн юм болохоор хурдан дэглэм, хурдан дайет 5 хоногт 7 хоногт 5 ил, 2-7 хоногт 10 ил тийм юмд битгий итгэхээрээ тэр бол зүгээр килограммтай холбоотой. Тэр бол зүгээр нөгөө нэг биений чинь усыг авч байгаа. Тэр бол зүгээр гидсэн дотор байгаа юм чинь гаргаж байгаа. Тэр ерөөсөө эрүүл биш одоо нөгөө нэг алимны дэглэм, өдөр болгон тийм юм уудаг дэглэм, military diet тэр юмнуудыг битгий итгэхээрээ тэгээ хэрвээ ямар нэгэн том өөрчлөлт хүсэж байвал багаар эхлээд жил 2 жил авах ч гэсэн гол нь тууштай байгаа. Тэгээ цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэгээд би өөртөө энэ бүтэн жилийг өгсөн байгаа. Ийм байна.
Байлаа. За тэгээ та нар бүгдээрээ энэ хэдийн юмнуудыг толгойдоо шингээгээд суулгаад мартах юм бол энэ бичлэгийг дахиж үзээд тэгээд өөрийнхөө хамгийн гоё биелүү хүрэх тэр аяллыг эхлүүлээрээ. Амжилт. Бити бууж өгөөрэй, хамгийн гол нь тууштай байгаарай. Би өнөөдөр нэрээ crop top өмссөн шүү дээ. Миний би одоохондоо ямар байгааг би үзүүлэх үү? Тараа. Гиснээс хүмүүс энэ цэцгийг би өөрөө зурсан шүү дээ. Намайг анх ийшээ нүүж ирж байхад миний хан яг энэний ийм цэнхэр өнгөтэйс ахгүй юу? Тэгээ энэ цэнхэр өнгөтэй харин миний өөрөө амар хүүтэн санагдаа. Тэгээ би доороос нь ийм хар хөхөнгөөр уусгалт хийгээ. Дээрээс нь цайвар цагаан шаргалаар уусгалт хийнгүүтээ голт нь ийм цэцэг зурсан байгаа. За тэгээ энэ бичлэгнийхэн төгсгөл би нэг бонус юм оруулчих. Мах шараа тэгээ помидортой сальса хийсэн штэ. Би тэрийг кускусээ бэлэн болгоо кускустэйгээ холиод тэгээд нөгөө нэг будааны цаас гэж байгаа. Монголд угаасаа байгаа, та нар хайвал олдон заяа. Манай ээж олцсон байсан. Тэгээд тэр будааны цаас байгаа тэрийг аваад хатуугаар нь бүлээн өсөнд ингээд дүрж агаад тэгээд тэндээ би байцаатай паприкатай нийлүүлээ тэр хоёроо ороогоод тэгээд халуун ногоотой соуснд дүрээд идсэн. Тэр бас нэг өөр төрөл шүү. Тэр хоолыг яаж идэж болох вэ гэснээр. За дараагийн бичлэг хүртэл бай. За би түр та нарт нөгөө нэг хийсэн юмнуудаараа юу хийж болохыг харуулах гээд нэг spring roll хийлээ. Би spring roll нь өөр амар дуртай л даа. За тийм миний хийсэн spring roll та нар дотор нь юу байгааг үзүүлээ. Энэ дотроо нөгөө нэг миний хийсэн махтай дээр нь би кускус бэлэн болгочоод кускусээ нөгөө нэг саасатагаа нийлүүлээд тэгээд байцаагаар ороогоо дээр дотор нь жоохон паприка хийгээд тэгээ нэг тиймэрхүү. Энээс би дөрвийг идчихнэ. Миний хоол. Тэгээ энийг хүссэн соусандаа дөрж олно. Би энэ одоо жишээ нь халуун ногоотой надад срача соус байна. Энэ соусандаа дөрж олно. Та нар ямар нэг өөр соус авах юм бол тэрэндээ дөрж олно. Хүссэн юмдаа дүрээд идэж олно. Соусгүй байсан ч өстой гоё байна. Зүгээр нэг санал одоо бэлдсэн хоолоо яаж идэж болох вэ гэсэн санал.